1920 оны 1 сарын 2 шинжлэх ухааны уран зөгнөлийг бодит мэт болгосон алар зохиолч Айзек Азимов төрсөн. 1878 оны 1 сарын 2 дэлхийг дорсон 80 хоногийг бичсэн суд зохиолч Жюль Верн талал төгссөн. 1959 оны 1 сарын 2 Кубын өмсгөл ялж Фидель Кастро Хавана гэзснээр Хүүтэндэн Америкийн хаяанд ирсэн. 1492 оны 1 сарын 2 Гранадын хаан тус дунснаар Европ дахь исламын ноёрхол эцэслэж шинэ колоничлол эхэлсэн. 2004 оны 1 сарын 2 НАСА-гийн Spirit робот анх дээр бууж улаан гариг амьдралтай байж магадгүй гэдгийг нотлох баримт ирүүлсэн. 1935 оны 1 сарын 2 Вестерн киног домог болгосон найруулагч Сержио Леон төрсөн. 1967 оны 1 сарын 2 Жимонкс хамтлаг Америкийн хөгжмийн чартыг бүрэн эзэлсэн. 1968 оны 1 сарын 2 зөвлөлтийн дарангуулыг сэтгэл зүгээр нь гахуулсан улс төрийн хөдөлгөөн эхэлсэн.